манай ээж надад хэлэхдээ нөө хитрхи би ядарсан байх юмар манай хүүхдүүдийг ээжигээ амраагаарэ гэж хэлдэг байхгүй. Ээжигээ амраагаарэ, ээж нь ядарсан байгаа, битгий ээжигээ зулгаагаадай, ээж нь хоолоо идэх гээд тэнгүүд би нөгөө ажил хийж байгаа хүн чинь орж ирэнгүүтээ нэг амар гимшилтэйгээр за алив яасан бэ? Хоол нь ингэсэн үү? Юу болцсон бэ гэдэг нөгөө ингээд авахгүйгээр ээж болон гэрийнх нь нөхөр ингээд ойлгочингууд тийм гилти мэдрэмжээ байхгүй болох юм шиг байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийнхаа бас нөгөө ажлыг чинь ойлгож байгаа, хүндэтгэж байгаа байдлыг нь хүлээж аваад өөрөө өөртөө үсгэж байгаа тэр зүйлээ байхгүй болгох. А тэгээд заавал тийм байх ёстой гэдэг дээр бараг бүр ингээд үгүй штэ гэж хэлчихмээр. Бид нар бүгдийг зэрэг амжуулах боломжгүй байхгүй. Тэгэхээр гэртээ хүүхдээ харж байгаа нөгөө үүрэг гүйцэтгэж байгаа ээжүүдтэй өөрийгөө харьцуулах шиг одоо тэнийг юм хаана вэ? Тэ? Би бол тэр чиглэлийн юмнууд дээр төгс байж чадахгүй гэдгийг хүлээмжшүүлсэн. Тэ. Яаж би өдөр болгон ном уншиж өгдөггүй? Чаддаггүй тий зарим хорой зүгээр хамтдаа бараг юм унтж жагаад үзэж жагаад ингээ ядарсан байна уу гэдэг тий тэр нь бол асар хэвээ тий бүгд өөр ингэсэн юутай тэгээд ажилдаг ээжийн давуу тал байна ажилтгүй ээжийн давуу тал байна ажилдаг ээжийн сул тал байна ажилтгүй ээжийн сул тал байна тий тэр нь бүгдээрээ зүгээр гэсэн энийг ямар ч өөрчлөх боломжгүй аль нэг талд их цаг зарцуулж байгаа бол нөгөө нэг хэсэг дээр баланс алдагдчихэдэг тэгээд энийг мэдчих хугацаанд бид нар нөгөө цаг завтай байх гэж цаг завгүй ажиллаж байгаа шүү дээ. Би бол тэгж бож өөргөө тавьшуулдаг. Цаг завтай байх гэж цаг завгүй ажиллаж байна. Ямар хэцүү юм бэ тий. Дараа би хүүхдүүдтэйгээ 3 сар 6 сараар тийм үү. Ингээд хүсснээрээ хийшээ тийшээ яваад хүссэн хугацаанд ирээд байгаад өссөн үед нь байхын тулд одоо цаг завгүй ажиллаад байгаа. Нөгөө инх тайван авчрахын тулд бид нэр дайтж гин асар их цаг хугацаатай байхын тулд бид нэр цаг завгүй ажиллаж байна гэдэг шүү дээ. Тэгээд ойлголцсон шүү дээ.